Бидний хувийн мэдээллийг цуглуулж тодорхой санг үүсгэх үйлдэл нь бидний хамгийн түгээмэл ашигладаг веб хуудасуудад энгийн нөхцөл юм. Хэрвээ байршил тодорхойлогчийг идэвхтэй болгосон бол таныг утсаа ашиглах тоолонд Google таны очисон газруудын мэдээллийг цуглуулж байдаг. Google-д таны хайсан бүх хайлт болон устгасан бүх зүйлс бий. Хайлтын түүхийг хадгалан үлдэхээс гадна хэрвээ та хайлтын түүхээ устгасан байлаа гэж бодоход Google-д хадгалагдан үлддэг гэсэн үг юм. Бид яагаад өөрсдийн хувийн мэдээллийг Facebook болон бусад сайтуудад хялбархан өгчөгдөг вэ? Google таны ерөнхий мэдээлэл, нас хүйс, хобби, байршил, карьер, сонирхол, гэрлэлтийн байдал, магадгүй биеийн жим болон орлогын мэдээллийг цуглуулж сан үүсгэдэг. Мөн таны ашигладаг аппликейшн мөн экстеншны тухайн мэдээллийг хадгалдаг байна. Тухайн аппликейшнийг хэрэглэх давтамж, мөн хинтээ холбогдсон ашиглаж байгаа, Facebook дээр хинтээ хамгийн их чаталдаг, ямар улс орны тухай ярилцаж байгаа болон орой хэдэн цагт унтаж байгаа мэдээллийг хүртэл цуглуулдаг ажээ. Мөн YouTube-ээс ямар бичлэг хайсан тухай мэдээллийг цуглуулдаг байна. Тэд таны ямар бичлэгийг ямар давтамжаар хайж байгаад үндэслэн, таны консерватив үзэлтэй эсэх, ямар шашин шүтдэг, мөн сэтгэлээр унсан байгаа эсэх, эсвэл бүр хоолны дуршилгүй болох өвчин буюу анорексиятэй эсхийг мэднэ. Google танд таны интернет орчинд үйлдсэн буюу Google-ийн хадгалсан бүх мэдээллийг татаж авах сонголтыг санал болгодог ажээ. Эдгээр мэдээлэл нь ихэнхдээ хэдэн сая файлтай дүүцхээр маш их хэмжээний дата байдаг байна. Мэйл, контакт, Google Drive дээрх файлууд, Google аккаунтаар дамжуулж худалдан авсан бараа гихчлэн мэдээллүүдийг мөн хадгалан үлдэж байдаг аж. Засгийн газраас эсвэл хэн нэгэн хүн бидний хувийн мэдээллүүдийг хүсвэл бид мэдээж татгалзана. Харин Google болон Facebook зэрэг вебсайт олон нийтийн сүлжээнүүдэд бид сайн дураар мэдээлэлээ өгч байна. Facebook-д таны мэдээлэл хэрхэн хадгалагдан үлддэг вэ? Бид логин хийх бүрт хаанаас ямар хэрэгслээс хэдэн цагт холбогдож байгааг мөн Facebook аккаунттайгаа холбосон бүхий л аппликейшнийг түүнчлэн улс төрч сонирхолтой эсэх, веб дизайн сонирхдаг эсэх гээд тухайн хүний хувийн сонирхол болон хобби, сонирхдаг асуудлуудын хүрээг мөн Google Drive дээрх таны устгасан файлуудыг хадгалан үлддэг байна. Тэгэхээр бидний оруулах дата бүр хадгалагдан үлдэж, устгах үйлдэл хийсэн ч Google-д хадгалагдсан хэвээр үлддэг ажээ. Мөн бүхий л мэйл буюу цахим шуудангууд хадгалагдсан үлддэг. Guardian сонины нийтлэлд бидний гар утсаараа авсан зураг веб камеруудад хүртэл Google холбогдох чадвартай болохыг дурджээ. Хэрэглэгч Google аккаунт хизээ нээснээс хамаарч 9-10 жил мөн түүнээс богино хугацаанд Google компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулж хадгалсаар байгаа аж.